оюутгын гэрийн тухайн асуудлыг танаа их хурал засгийн газар ярих юм бол бид энийг чинь хятад чалко зарчаад явчих шүү. Тэр 70 дуурхайн бүтээн байгуулчин зогсон шүү гэд айлгаад байдаг сурагтай байх юм. Харин тэгтээ тэр энэ зарах асуудлыг замыг нээж өгсөн тэр алтан хуйгийн засгийн газар үеийн буултыг бид тэр талд орлоо нэгд. Хоёр дахны гэрээнд өрөө оюу толгойг дураараа зарна гэж байгаа юм уу? Гэрээнд эзэмшигч нь оюу толгойн ордыг хувьсаагаар хөрөнгө оруулалт хийх ёстой байсан. Гэтэл өрөөгийнхэн зээлэр хөрөнгө оруулалт хийсэн. Зээлийн хүүгийн төлбөр нь оюу толгойд ажиллаж байгаа ажилчдын цалингийн фондоос нь 50% л авсан байгаа шүү дээ. Тийм үрлэгэн зардал гарч байгаа. Тэгтэл зээлээр гэрээг өгснөө зөрчичход тэгээд бид энэнийг зарна гэж хэлж болж байгаа юм уу? Янз бүрийн асуудал гарах байх. Гэхдээ л энд Монгол төрийн өөрийн хүсэл зориг хэрэгтэй. Хараад байхад манай уул уурхайн сайд чинь ядны жилээс эхлээд л гэрээг өөрчлөхгүй, ухрахгүй, буулгахгүй, хайрлан хамгаална ерөөсө хачим яриад л эхэллээ шүү дээ. Оюутгын гэрээг одоо зуцлуул юм уу? За нэмэлт өөрчлөлт оруулахад Монгол хохирно л гэдэг юм. Бид тийг хохирох юм уу? Бид ер нь хохирцсан юм биш үү? Хохирцсан нэгд. Бид нар баялгаа хүнд өгөөд тавьчихсан. Хоёрдугаарт нь юу гэхдээ зэрэг манайхын нэг юм айлгаад байгаа. Одоо өрөө гэж дэлхийд нэртэй зартай мундаг том компани гараад явчвал бүх дэлхий биднийг харахаа байлна одоо хөрөнгө оруулагчид яг тэгдэг. Нэг том луи өрчний гэрээсээ хөөгд гаргачихад тэгээ чи хохирох уу? Юу дөрөвхнэг луи өрчөл гэж хэлдэг. Ганцхан Монголд биш. Эдний Азийг тойрсон. Папашин гүнээд үлдээсэн улмөрийн хар. Тэр биермэд үлдээсэн улмөрийн хар. Индонезид үлдээсэн улмөрийн хар. Африкт Мозамбикт үлдээсэн улмөрийн хар. Явсан гадараа цусан мөртөө луйвчд штэ. Ирээгээр оролдохоор нэрийг сэн юм болдог юм шиг санагдаад явчихлаа. Баяр цогтой өвшөрийг гаргаад ирсэн тий. Баяр цогтын асуудал бол ойлгомжтой асуудал шүү дээ. Энэ хүн яаж хөөрсөглөж, яаж олон түмнээ худлаа хэлж мэхэлж энэ гэрээнд гарын өсөд үрдсэн монголчууд магтаагүй. Тэр хүн яагаад ийм байдалд ороход тэгээд ойлгомжтой асуудал шүү дээ тэр чинь. Швейцарын банкуд асуудал тавиад л тэр чинь ганцхан 9 сая долларын ч асуудал биш шүү дээ. Өшөө их байгаа юм болов? Зарим хүмүүс ярих нь уцааталд нь 7 сая долларын асуудал ярьдаг шүү дээ. Би тэр нэгэн сайн мэдэхгүй. Гэхдээ тэр Швейцарийнхантай холбоотой улсууд бол тийм л яриад байх шиг байдаг. Нүүрсэхдээ тэр жишээлхэд урд хөршийн маань компаниуд авж байгаа. Олборсон нүүрсийг 5% нөөцийн төлбөрөд аваад гарна. Гэтэл нүүрсийг нь угаавал тэр угаасан компани дахиад 5% төлнө. Борлуулвал дахиад 5% төлнө. Юу кокс болгоул. Тэрнийг борлуулвал дахиад 5%. 15 болчихлоо шүү дээ. Ингээд Монгол улсын үндэсний эрх ашигын эсрэг үйлдвэржүүл түүхийдээ ашиглахын эсрэг ийм үзэлтэй хуулийн өөрчлөлт энэ жил улсын хурал хийлээ. Сая энэ 19 оны 3 сард орсон. 3 сарын 26-нд. Ашиг малтмлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт. Тэгээд энийг нь үндсэн хуулийн цэц буруушаасан л да. За тэгсэн. Тэгсэн саяхан би үндсэн их хурлын чуулганд харсан. Энэ асуудлыг зарим гишүүд тавьсан. Энэ ч одоо яаж байгаа юм бэ болохгүй юм шүү. Тэгтэл их хурлын тамгын газрынхан, уул уурхай яамныхан, сангийн яамныхан тийм биш юусоо бид нар тэгдүүгээд байсан. Гэтэл яг үндсэндээ Монголын далаад аж ахуйн гэж энэс болж хаалгаа бариад байна шүү дээ. Тэгэхээр чин за боловсруулад баяжуулад тэгж одоо ашигт малтмлын нөөц ашигласны татварыг дахин өгж явахын орон зүгээр түүхийгээр нь гаргачвал 5% юм. Тэрний төлөө Монголыг түлхээд байна шүү дээ. Одоо жишээлхэд зэсийн баяжмлыг оюу толгой Монголд боловсруулаад зэс гаргах юм бол дахиад зэсийнхээ үнээс төлөх нь шүү дээ. Тэгнь. Тэгэхээр юугаар нь гаргачихсан юм. Тэгэхээр баяжмал дотор байгаа зэсийн үнэ $4,000 гэхэд одоо өнөөдөр чинь би харж байсан $5,902 байна лээ зэсийн үнэ.
цэвэрлээс гаргал 5900-аас дахиад нэмэх 5% төлөх нь тийм шүү дээ. байна. Борлуулсан гээд бас дахиад төлнө өгдөг. Тийм байна. Тэгээ энэ бол юу гэхэд Монголын үндэсний эрх ашигын эсрэг монголчууд түүхийдээ боловсруулахын эсрэгэд явуулж байгаа бодлого л доо. Тэгээ би нэг хэн нэг хүний юм мэдэхгүйгээс ийсэн алдаа гэж бодохгүй байна. Ер нь хуулийн төслөө санамсаргүй орж ирдэг зүйл биш. Хуулийн төслийг хүн санаатаагаар бодож за ийм юмыг ингэж хийн гэж тэгжэл өргөн барьдаг шүү дээ. Тэгэхэд манай төрд маань өөрөө ингээд хачиг суудсан байна хуулц. Таны саяны хэлсэн тэр ашигт малтамжийн нөөц ашигласны төлбөрийг орд эзэмшигчээс авахгүй л болгоцсон юм байна, тийм үү? Ерөөсөө тэр Уг нь бол орд эзэмшдэг хүнээс авдаг байсан мэт байгууллага аж ахуй нэгжээс. Ерөөсөө тэр лицензийнхэн эзэмшээд магадгүй оператор компани байж байна. Тэр компани төлөх ёстой. Эзэмшиж байгаа хүн төлөх ёстой. Тий. Борлуулалтын орлого хэний дансанд орж байна. Тэр л данснаас нэг удаа л төлнө. Тэгтэл энийг одоо жишээлбэл үндсэн хуулийн цэц дөрөв болохгүй гэдэг дүгнэлт гаргахад нэг хурал хүлээж авахгүй буцаалаа. Би бодохдоо үндсэн хуулийн цэц эрхэвш их хурлынхаа энэ хэдэн авилгачдаас арай өөр байх байлгүй дээ. Улс орны хөр хашиг бодох байлгүй дээ гэж харж байгаа. Гурав дахь их судлынхаа хуралдаанаар одоо нэг эсэргэж чадах болов. Тэгэхээр одоо нөгөө нэг төмөр зам бариад л тэнд нэмэн өртөг шингээсэн боловсруулах баяжуулах үйлдвэр барина сайн шандын аж үйлдвэрийн зогсуулж хэрэггүй болчихлоо. Тэр чинь татвараас өндөх юм. Одоо зэс боловсруулахыг хориглож байна наадах чинь. Нефт боловсруулахыг хориглож байна. Нөгөө нефтийн үйлдвэр барьж байгаа. Одоо нүүрсэх гэж би чи энийг түүхийн нүүрсдэж байхын оронд адаглаад угаагаад угаах чинь 20% наалгуул мэдээд чи. Адаг тэрнийг коксжуулаад хагас кокс болгоод гарвал ямар их ашигтай байх вэ? Үнэн хэд дахин өсгөв. Агтл энэ үн бүхэн чи 20 тавьж байна шүү дээ. Тэгэхэд бид нар нэг харсаар суугаад баахан хий лозон эсвэл улс төрийн маргаан хийгээд энийг орхичихоо сууж байдаг. Би орчин түрүүн хэлээ энэ асуудал лицензийн асуудал яаж юм болсон юм бэ? Ягаад Монголд юм замбараагүй болсон юм бэ гэж. Би 12 оны 4 сарын сүүлчийн 3 хоногийг маш сайн санаж байна. Тэр үед нь South Sense-ийн очоод нүүрснийхээ нөөцийг өөр компанид зарна гэдэг. Тэгээд би хурлын зарим гишүүд нь хэлсэн юм да. Эх орноо сэтгэлж шавхар үлдсэн бол энийг та нар нэг янзлаач гэдэг таньдаг нөхдүүдтэй хэлж байсан. 5 сарын 1 гэхэд энэ хэлзээр нь болох байсан. Тэгтэл тэр хууль гаргахад ганцхан өгүүлбэр ашиглал томтлын лицензийг бусдад шилжүүлэхэд засгийн газрын зөвшөөрөл авна гэдээ хуулинд бичих ёстой байсан. Гэтэл зориуд аваачиж уул уурхайд шилжүүлэхгүй, хөдөө аж ахуй шилжүүлэхгүй, стратеги ордуул шилжүүлэх баахан тооцоо худаа юм яаж нөгөө хөрөнгө оруулалтууд ичтэйгээ орилуулж ягаад алтан хоёрын засгыг хүчингү болгоод хэдхэн сарын дараа хүчингү болгосон. Ингэж Монголыг гартаа оруулж байгаа юм шүү дээ. Эдний чинь хийдэг юмны өөхөд зөв юмыг буруу тийш нь түлхэж ягаад тэгээд унгаадаг нөгөөдгөө. Тийм аргатай болчихсон. Тэгэхээр нөөцийн төлбөр гэдгийг чинь Монголын эсрэг ашиглаж байна шүү дээ. Эсрэг тавьчих. Эсрэг ашиглаж. Энийг өнөөдөр төр засаг харж өөрчлөх ёстой юм. Бид ер нь авилгаа даахгүй л мөхж байгаа улс юм ад. Авилгал гэдэг нь шуналтай холбоотой. Ерөөсө хүн төрөлхтний өөрийн шүтэж явдаг бүх шашны номд бүх нүгдийн үндэсэнд шунал гэж гэдэг. Шуналтай холбоотой. Тэгэхээр улс төрийн хүчнүүд нь төр төлөө тэмцэхтэй. Үзлээр биш. Улс нийгмээ би яаж явж байгаа ямар зам мөрөөр явах гэдэг үзлээрээ биш. Шуналаар ингээд төрийн эрх мэдлийг булаацалдаад ирэхтэй зэрэг хүмүүс нь тэр нэгэ дагаад тэгээд төр шунал ноёрхож эхэлж байгаа. Тэр чинь ингэж гарч ирж байна. Түүнээс Монголын төрд бол түүхэнд хизээж одоогох шиг авилгал хавтгаарсан, буюу инээ хаацаасан юм байгаагүй.